Миний тооцоогоор бид нэг видео, нэг хичээл дээр дор хаяж 10 үг сураад явах юм шиг. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хятад хэлний хичээлийн анхан шатны хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн хичээлээ бүгдээрээ мэдчилгээнээс эхлэе гэж би бодож байна. Аливаа хэлийг сурж байгаа хүн хамгийн түрүүнд хүнтэй зөв, сайхан, өөртөө итгэлтэйгээр мэдчил сурах юм бол цаашдаа ярих чадваруудад тань илүү сайн нөлөөтэй байх болов уу гэж би бодож байна. За, хятад хэлэнд ер нь бусад хэлэнд ч гэсэн сайн уу гэж мэдлэх нэг өөр, сайн байцгаана уу гэж мэдлэх бас өөр байдаг шүү дээ. За, өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ大家好. За, дараа нь 再见 гэдэг ийм хоёр үгийг үзье, тийм ээ. За, 大家好. 大家好，大家好。 За, миний гар нэг юм хөдлөөд байгааг та нар анзаарж байгаа бах, тийм ээ. Нэгдүгээрт бид нар хятад хэл сурахад хамгийн түрүүнд хөг, дуудлага гэдэг хоёр юмыг яг юу юм болоо гэдгийг нь маш тийм энгийнээр сурах хэрэгтэй. За, багш нь та нарт бичээд өгье. Да гэдэг энэ эхний ханзан дээр би ямар тэмдэглэгээ тавих нь та нар нэг хардаа. За, да гэдэг ханзан дээр багш нь энэ тэмдэглэгийг тавьчих. За, энэ харагдаж байгаа юу? Нэлээд тод зураад өгье, тийм ээ. За, жа гэдэг дээр бүгдээрээ шулуун зурагаас тавиад өгье. Хау гэдэг дээр ингээд тавиад өгчий, тийм ээ. За, энэ бол да жа хау гэдэг нь сайн байцгаана уу? Одоо олон хүнтэй мэдчилгээний үг байна. За, дараагийнх нь зай жин. За, багш нь ингээ харуулъя. За, баяртай гэж юм, тийм ээ. Багш нь хичээл дуусгаар юу гэх вэ? Зай жин гэх юм бол баяртай гэсэн үг байна. За, түрүүн би хөг болон дуудлага гэдэг имийг та нарыг анзаараарай гэж хэлсэн, тийм ээ. Яг тэгэхээр би өөрөө хятад хэл сурж байхдаа, оюутан байхдаа энэ хөг гэдэг юмн дээр маш их алддаг байсан. Одоо ч гэсэн хичээхгүй бол алдна. Яг тэгэхээр бид нэр унган хятад хэлтэй бас хятад хүмүүс биш. Хятад хэл одоо хүртэл миний хувьд гадаад хэл учраас одоо хүртэл энийг анзаарч одоо өдөр тутмын амьдралдаа, ярианда аль болох сайн ярихыг хичээдэг. Тэгэхээр та нар ч гэсэн анхлан сурч байгаа бол яг энэ цаг мөчөөс хичээгээд багшигээ дагаад бас бусад хичээлүүдийг давхар судлаад яваарай. За, энэ зураас болвол энийг хятад хэлний хөг гэж хэлдэг юм. Хөгийг зарим номон дээр хятад хэл 5 хөгтэй гэж заасан байдаг. Зарим номон дээр 4 хөгтэй гэж заасан байдаг. Гэхдээ багш нь арай амархан байх үднээс хятад хэл 4 хөгтэй гэж та нарт заачи. 声调，声调。 За, 1-р хөг, 2-р хөг, 3-р хөг, 4-р хөг гэд явна. Би нэг хүүхдийн машиныг аваад ирээ. Заа юу, та нарт илүү сонирхолтой гоё байх болов уу гэж бодож байна. За, бүгдээрээ хөгийг сурахын тулд би та нарыг хурдан цэжлээсэ гэдэг үүднээс энэ хүүгийн машиныг аваад ирлээ. За, машин шулуун замаар явж явах юм бол 1-р хөг. За, энийг бол гэж нэрлэдэг. За, 2-р хөг нь за, та нарын багшийн тэмдэглэж байгааг хараад яваарай. 1-р хөгийг ингэж тэмдэглэн, 2-ыг ингэж тэмдэглэн, 3-ыг ингэж тэмдэглэн, 4-ыг эсрэгээр нь тэмдэглэдэг байна. За, бүгдээрээ багшигээ яаж дуусгахыг бүгдээрээ нэг сонсоо тий. За, 2-р хүүхдээр та нар юг анхаарах вэ гэхээр 2-р хүү бол ердөөсөө энэ уул руу машин жоохон дээшээ явж байна.
Ингээ бодох хэрэгтэй. За 3 дугаар хүүгийг бол машин уруудаад магадгүй жалга руу уруудаад буцаад дээшээ гарах энэ хөдөлгөөнийг бид нар 3 дугаар хүүг гэж нэрлэдэг. За 4 дугаар хүүг гэдэг бол тийм ээ ихц замаас машин доошоо бууж байна. За хятад хэлний хүүгийг маш амархнаар тайлбарлахад бол энэ байна. За бүгдээрээ 4 дугаар хүүг, 1 дугаар хүүг, 3 дугаар үг орсон хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгийг дахиад багштайгаа хамт хэлцгээе. Та жа хау сайн байцгаана уу гэсэн үг. За дараагийнх нь 4 дугаар хүүг буюу машин шууд доошоо бууж байна тийм ээ. Зай жин. За бүгдээрээ энэ үгээ сайхан задлаад сурыг. Тэгэхээр миний тооцоогоор бид нэг видео, нэг хичээл дээр дор хаяж 10 үг сураад явах юм шүү. За та бүхний харж байгаа та гэдэг ханз бол 4 дугаар хүүг. За монгол хүмүүсийн хувьд бүгдээрээ ABCD гэдэг англи хэлний 26 үсгийг баг мэддэг учраас бид нар дуудлагыг сурахад илүү амархан байх болов уу гэж бодож байна. За ханз болгоны доор нь эсвэл дээр нь гарч байгаа англи хэлний үсгээр тэмдэглэсэн энэ бол дуудлага. Энийг бид нар хятадаар пинyin гэж нэрлэдэг. За та нар одоохондоо ханзаа бичиж чадахгүй, ханзаа нүдлээгүй ч гэсэн одоохондоо бол энэ дуудлага хараад бүгдээрээ ханзаа нүдлэх зарчмаар явна шүү. За тэгэхээр та гэдэг энэ ханзны дээр нь гарч байгаа машин огцом доошолж байгаа буюу 4 дугаар хүүг. Энэ бол хөг нь байх нь. За англи хэлний үсгээр DA гэж тэмдэглэсэн байгаа. Та гэдэг нь бол дуудлага байх нь. За одоо би та нарыг дуудлага болон хөгийг ялгсан болов уу гэж бодож байна. Мэдээж эрэг дунд нь байгаа энэ бол ханз. За ханзыг хүмүүс бичгэд маш хэцүү гэж ярьдаг. Гэхдээ мэдээж эрэг тавтаа дэвэл бас тийм ч хэцүү биш бах. Та нарыг би илүү ухаантай, надаас илүү ухаантай байх тэгэхээр хурдан сурна гэдэгт итгэлтэй байна. За да гэдэг ханз нь бол том гэсэн үг. За бид нар том гэдэг үгийг их гэдэг үгийг өнөөдөр хичээлээрээ сурлаа шүү. Цээжлээд аваарай. Да гэдэг нь том гэсэн үг. Жиа гэдэг нь 1 дугаар хүүг. Жиа. Одоо би хүүгийн та нарт үзүүлж байна те. Жиа буюу чигээрээ байна. Энэ бол гэр бүл, гэр гэсэн үг. Хау гэдэг нь сайн гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ гэрээрээ сайн байна уу гэсэн үг байна. Үүнийг бид нар монгол хэлэнд сайн байцгаана уу гэж мэндэлдэг тийм ээ. Сайн байцгаана уу гэдэг үгийг та нар багштай хэлээд өгдөө. Дахиад хэлээрэй. Та жа хау. Та жа хау. За бүгдээрээ гартайгаа хөгөө зөв дутах гад үзье тийм ээ. Та жа хау. За ингээд сайн байцгаана уу гэдэг үгийг бүгдээрээ сурлаа. За өнөөдрийн хичээлээр 3 үг сурсан биш үү? Айл хизээний да гэдэг нь том, жиа гэдэг нь гэр, хау гэдэг нь сайн гэсэн үг байна. За бүгдээрээ ни хау гэж сонсч байсан бах тийм ээ. Ни хау. За ни гэдэг нь чи гэсэн үг. Хау гэдэг үгийг бид айл хизээний сурсан. Хау гэдэг нь сайн гэсэн үг. За тэгвэл чи сайн байна уу гэсэн үг байна. Гэхдээ үүнийг бид нар орчуулахдаа зүгээр сайн уу? Англиар бол hi гэж орчуулдаг. За тэгэхээр нэгэнд бүгдээрээ ни гэдэг, чи гэдэг ханзаа сурсан юм чинь во би гэдэг ханзыг сурж яага болохгүй гэж. За би гэдэг ханз нь дуудлага нь WO хөг нь 3 дугаар хүүг байдаг байна. 3 дугаар хүүгийг та нар санаж гинөө? Машин дээрээс доошоо буцаа өгсөж чинь гэсэн үг. Ваа. За зарим хүмүүс гайхчихж магадгүй энэ пинyin буюу дуудлага яаж дуудаад байгаа юм болоо. Хэрвээ та нар үүнийг мэдхийг хүсэж байвал миний өмнөх хичээл дээр яг энэ одоо линкэн дээр та нар энд ч юм уу дараад үзэх юм бол хятад хэлний гээгүүлэгч үсгийг яаж дуудах вэ? Гээгүүлэгчийг одоо яаж унших вэ гэдэг хичээл байгаа. Тэрийг бас та нар сонирхоод үзээрэй. За өнөөдрийн хичээлийн төгсгөлийн өнгө бүгдээрээ зай жин тэр зай жин баяртай гэсэн үг.
За гэдэг нь дахиад гэсэн үг. Жин гэдэг нь уулзъя гэсэн үг. Тэгэхээр эргээд уулзъя, дахиад уулзъя гэдэг нь монгол хэлний баяртай гэдэг үгтэй утга дүүж байна. За өнөөдөр хичээлээр бүгдээрээ ямар ч байсан сайн байцгаана уу, сайн уу, баяртай гэдэг үгийг сурлаа мөн би чи гэдэг үгийг бүгдээрээ сурсан баг. Бүгдээрээ үтсэн хичээлүүдэд дахиад нэг давтаад явъя. 你好，你好，大家好，大家好，再见，再见，我，你，拼音，声调，谢谢，YouTube-ийн багш нар YouTube-ийн уран бүтээлчдийн хамгийн том дэмжлэг бол мэдээж хэрэг subscribe болон like мөн та нарын комент амьд харилцаа болж өгдөг. Тэгэхээр хятад хэлний хичээлээ та бүхэн үргэлжлүүлээд үсгийг хүсэж байгаа бол багштай урам зориг хайрлаарай. Багш нь та нарт чадхаараа туслах болно. Ингээд дараагийн хичээлээр уулзцгаая. За ижийн